За сайн байна уу? Та бүхнийхээ амар амгалан айлтгая. Өнөөдөр би маркетингийнхаа талаарх мэдлэгээ та бүхэнтэй хуваалцах гэж байна. Энэ хуваалцах хичээл сургалт маань ерөнхийдөө 22 цувралаас бүрдэнэ гэж бодож байна. Энэ 22 цуврал дотор маань нийтдээ 8 хэсэг бүрэлдэнэ. Энэ 8 хэсэгт бол маркетинг философи, ерөнхий байдал, хоёрдугаарт нь болохоор маркетинг менежмент, маркетинг менежментийн үйл явц. Гуравдугаарт нь болохоор маркетинг орчин буюу микро орчин, макро орчин дүн шинжилгээний талаар бид нар ярилцсан. Дөрөвдүгээрх нь болохоор маркетинг стратеги. Маркетинг стратеги нь компани фирм пүүснүүдийн маркетинг үйл ажиллагааны ерөн бараа таваараа борлуулах болон тодорхой хэмжээний хэрэглэгчдийнхаа эрх ашигт нийцэх, тэдний хэрэгцээг хангах үйл явцын гол суурь байшин байлаа гэж үзэхэд фундамент суурь гэсэн үг л дээ. 5 дугаарт бол бүтээгдэхүүн мэргэжлийн хүмүүсийн ярьдаг нэг 4 пэйжийн нэг нь бүтээгдэхүүн, 6 дугаарт нь болохоор хэлхээ холбоо, реклам, олон нийтийн үйл ажиллагаа, хэвлэл мэдээлэл гэх мэт орох жишээний 7 дугаарт нь болохоор үнэнд бол зээл, худалдан авагчдын төлбөрийн чадвар гэх мэт орно. Тэгээд хамгийн сүүлд нь 8 дугаарт нь болохоор дистрибьютор буюу үйлчилгээ бүтээгдэхүүн маань компани фирм бүснээс гараад эцсийн хэрэглэгчид очих зам, тээвэр, юу гэдгийг логистик, дэд бүтэц нэгээр орно гэсэн үг. За маркетинг маань нэг хамгийн гол биднээсийн анхаарч авч үзэх юм ёстой юу гэдэг вэ гэхээр маркетинг маань маркетинг, инновац гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Ялангуяа одоогийн орчин цагт маркетинг, инновац хоёр маань ихэр гэж ойлгоход болно. Энэ ямар учиртай вэ гэхээр ямар нэгэн аж ахуйн нэгж компани тодорхой хэмжээний маркетинг үйл ажиллагаа явуулаад бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээл дээр гаргалаа гэж бодъё. Гэтэл өөр ямар нэгэн аж ахуйн нэгж ч юм уу организашн өнөөдгийг хуулбарлаж аваад магадгүй өшөө сайжруулад шин технологи хэрэгжүүлээд бүр үнийг буулгаад зах зээл дээр гаргаж ирдэг. Энэ бол хаанч хэвийн үзэгдэл. Тийм учраас өрсөлдөгчөөс онцгойрох, ялгарах байдлыг бий болгохын тулд инновац заавал байх ёстой. За тэгээд хоёрдугаарх гол асуудал юу вэ гэхээр зарчим юу вэ гэхээр өрсөлдөгчөөс ялгарах, хэрэглэгч худалдан авагчтай сэтгэл ханамжтай байдлыг бий болгох нь хамгийн гол чухал хүчин зүйл юм л да. За тэгээд зүгээр нэг жишээ дурдъя гэж би бодож байна. Энэ ямар жишээ байх вэ гэхлээр бидний бүгдээрингийн сайн мэддэг Давидов үнэртэн байдаг. Давидов Coolwater. Тухайн үедээ Цэно Давидов гэдэг хүн бүтээгдэхүүнээ гаргаад маш богино хугацаанд маш өндөр амжилтанд хүрсэн байдаг. 7 хоног болгоно л өөр төрлийн үнэртэнгүүдийг гаргаад төрлүүрийн Coolwater гаргаад л өндөр амжилтанд хүрсэн байдаг. Тэгээд Financial Times тэр хүнийг World of Healer сонгоод тэгээд ярилцлага авсан байдаг. Тэгээ ярилцлаганд та чухам ямар маркетинг хийгээд ийм амжилтанд хүрчвэ гэдэгт та Цэно Давидов хариулсан байдаг л да. Та маркетинг яриад байх юм. Би маркетинг ерөөсөө сураагүй. Тэр маркетинг гэж мэддэгчгүй. Миний гол анхаарч ирсэн юм бол хэрэглэгчдийнхаа хэрэглээг хангах, тэдэндээ аятайхан сайхан сэтгэл төрүүлэхийн төлөө би мэрэж байсан гэж хариулсан байдаг. Энэ бол маркетингийн жинхэнэ зөв дүр зураг гэж үзэж болно. Жишээлбэл нэг жишээ дурдъя л да. Жишээлбэл Harley Davidson Softail Fat Boy гэж мотоцикл байна. Мөн Yamaha Wild Star гэж хоёр мотоцикл байна. Тэгэхээр Yamaha бол мэдээж техникийн хувьд Harley Davidson-аас хамаагүй дээр. Моторын хүчин чадч байдаг юм юу ч байдаг. Техникийн хувьд бол Harley Davidson-аас дээр. Харахад ч гэсэн энэ хоёр мотоцикл хоорондоо төстэй байх жишээ нэ.
Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо хин нэгнээсээ ямар нэг юм хуулж одоо хуулбарлаж бүтээгдэхүүнээ сайжруулж болно гэсэн үг. Гэтэл Harley Davidson-ы үнэ нь болохоор 19 одоо баргалж 20 шахан мянган евроны үнэтэй, Yamaha болохоор одоо 11 мянган евроны үнэтэй байх жишээний. Harley Davidson унсан хүн одоо сэтгэл санаанд нь өндөр сэтгэгдэл төрж, эмоцт нь нөлөөлж, тэр хүнийг одоо жаргалтай мөчөд хүргэж чадах ч юм уу, одоо тийм сайхан сэтгэгдлийг төрүүлж чаддгаараа Harley Davidson Yamaha-гаас одоо өөр байх жишээний. Энэгээр одоо брэнд үүсгэж, энэ брэнд үүсгэснээр хүн борлол одоо би Yamaha ч юм уу одоо юу ч хийдгийг, Kawasaki ч юм одоо юу ч хийдгийг хэн нэгэн мотоцикл унаагүй Harley Davidson унсан. Тэгээ манайхан бол ярьдаг шүү дээ. Автомашин дотор Mercedes-Benz машин гэж байна. Тэгээд бусад машин гэж. Яг тэрнтэй л адилхан юм л да. За тэгээд дараачийн нэг асуудал юу вэ гэхлээр жишээлбэл одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэл байна. Бүтээгдэхүүний үйлдвэрлэл. Үйлдвэрлэлд бол жишээлбэл одоо Ford гэд машин үйлдвэрлэдэг хүн байсан. Ford T гэдэг машиныг үйлдвэрлэсэн зүгээр олон тоо хэмжээгээр. Тэгээд тухайн үедээ бол Ford хүний хэрэгцээг хангахаас илүү олон л машин үйлдвэрлэе. Тооны хувь дээр одоо анхаарсан байх жишээний энэ бол манайд ч байсан. Жишээлбэл одоо дээр гутлын үйлдвэр гэж байдаг байхад гутал үйлдвэрлэлээ. Тэр гутал маань одоо тоо хэмжээ төд байх ёстой гэж цаанаасаа заасан байдаг. Тэр тоо хэмжээнээс дагуулхаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөг одоо гарамгаа сайн биелүүллээ гэж үзэх жишээний. Гэтэл тэр гутал маань хүний хэрэгцээг чухам хангаад байгаа мó? Тэр гутал маань орчин цагийн загварт тохирч байна уу? Хөлийг дааруулахгүй байна уу? Тэр хүний эрүүл мэндэд тохирч байна уу? Тэрэнд орж байгаа түүхийн эдийн бүтээгдэхүүн ямар бүтээгдэхүүн хаанаас авч байгаа юм? Тэр нь одоо химийн үйл ажиллагаа юу гэдэг? Энийг бол одоо тооцож үзэх нь бага. Гутал үйлдвэрлэлээ бид нар одоо 7 хоног 100 үйлдвэрлэх ёстой байтал 110-ыг үйлдвэрлсэн гэх. Тэрнтэй адилхан одоо жишээлбэл манайх сайн үйлдвэртэй сайн чанарын одоо хамгийн сайн машин аваад тавьчихсан одоо ярих юм байхгүй одоо борлуулалт сайн хийж чадна гэж үзэх жишээний. Аль эсвэл за манай бүтээгдэхүүн бол сайн бүтээгдэхүүн. Одоо аюул сайн бүтээгдэхүүн хийж байгаа сайн бүтээгдэхүүн учраас зах зээл дээр асуудал байхгүй бид нар борлуулна гэж. Тэр бүтээгдэхүүн сайн юм уу муу юм уу гэдгийг бол мэдээж хэрэг хинч одоо үйлдвэрийн эзэн ч юм уу одоо инженер ч юм уу хэлэхэд бэрхтээ тэр үйлдвэрийн бүтээгдэхүүн тэр үйлдвэр болон тэр үйлдвэрийн бүтээгдэхүүн сайн муу ганцхан хэрэглэгч худалдан авагчид нар л шийддэг. За тэгээд хэрвээ хэрэглэн авагчдынхаа сэтгэл санаанд нийцсэн хэрэглээг нь хангасан хэрэглээнд нь нийцсэн орчин цагтаа тохирсон одоо сэтгэлд ханамжтай байдал бий болгох тийм үйлчилгээ худалдаа бараа бүтээгдэхүүнийг хийхэд гол багж зэвсэг юу вэ гэхээр мэдээж хэрэг маркетингээ зөв хийх. Гэтэл одоо манай зах зээл дээр бол тийм биш байна. Нэг бол үйлдвэр маань сайн, аль эсвэл бүтээгдэхүүн маань гарамгаа сайн. Тийм учраас одоо борлуулалт хийн. Худалдана гэж үздэг. Энэ худалдаж борлуулах маань одоо зарим тохиолдолд ерөөсөө магадгүй харгас маягийн болчихсон. Одоо бие биенийхээ үн өртгийг унгаах жишээний тэр нь бол одоо зах зээлийн хэрэгцээг хангаад байгаа мөгүй юм уу? Энэ бол тодорхой биш. Ингээд хоорондоо бүгдээрээ ижилхэн бараа, бүгдээрээ ижилхэн үйлдвэртэй, бүгдээрээ ижилхэн үйлдвэрлээд идэг. Ийм болчихсон байх жишээ бол өндөр байна л да. Тэгэхээр энэ ямар асуудалтай вэ гэхлээр бараа үйлдвэр, бараа бүтээгдэхүүн тэгээд дунд нь хэрэглэгчид маань багажт нь болоод тэр компани аж ахуйн нэгжийн эцсийн зорилго ашиг болсон байгаа хгүй. Ашиг болсон. Энэ ашигтай хүрэхийн тулд нөгөө зах зээл нэггээр хэлбэл худалдагч хэрэглэн авагчтай багж болгоцсон байна гэсэн үг. Гэтэл зөв хийсэн маркетингийн чиглэл юу вэ гэхлээр мэдээж хэрэг бүтээгдэхүүн үйлчилгээ
эцсийн тэр компани зорилго юу вэ гэхээр хэрэглэгчдийнхаа сэтгэл санаанд нийцтэй байдал, сэтгэл тааламжтай байдал бий болгож тэднийхээ хэрэгцээг хангана. Тэгэхээр энэ үйл ажиллагааны маань гол хүчин зүйл багаж маань маркетингийн стратеги, маркетингийн инновац маань байгаа. Түүнээс биш худалдан авагчид, хэрэглэгчид маань энэ компани багаж биш. Ялгаа бол эндээ л байгаа. За тэгээд дараачихаа хичээл дээр та бүхэндээ маркетинг философийнхаа талаар ярина. За тэг анхааралтай сонссон явдалд баярлалаа.